Зууны мэдээ сонин салбарын тэргүүлэгчид шинийг санаачлагчдыг Leadership Forum болондоо урьж Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчтай хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Бүгд найрамдах Солонгос Улсын Улсааны их сургуулийн химийн ухааны доктор Ганс Сүхийг урьлаа. Тэрээр гангаас бүх зэсээс илүү цахилгаан дамжуулах графен гаргаж авсан ажээ. Графен гэдэг нь 99% оптик шинж чанартай материал. Цонхон дээр наахад ямар ч нөлөөгүйгээр орчныг харах боломжтой атлаа бат бөх чанараараа онцлог. Харин зузааныг нь тооцвол маш нэмгэн бөгөөд нүдэнд харагдах байдлыг нь хүнсний скотчтой харьцуулж болно. Энэ материалыг гаргаж авах арга юунд ашиглах вэ гэдгийг докторийн судалгааныхаа ажлын сэдэв болгосон. Энэ хүрээнд бал чулуунаас графен гаргаж авах туршилтыг амжилттай хийсэн. Графений үйлдвэр байгуулах боломж монголчуудад бий. Түүхийн эд нь хангалттай байна. Харин олон улсын түвшинд борлуулалт хийх менежер хэрэгтэй. Бид цахиурын 90 үеэс нүрс төрөгчийн 90 үе рүү шилжинэ. Цахиураар өндөр технологийн чип хийдэг байсан бол одоо графен оролцсон материалыг бүхэл салбарт ашигладаг болно. Дэлхийд дээр шинжлэх ухааны технологийн салбарт шинээр гарч ирж байгаа бүтээгдэхүүн шин санаачлагыг олон улсын зах зээл дээр гаргадаг ур чадвар бизнесийн болон олон улсын худалдааны мэдлэгтэй мэргэжилтнүүд бий болсон. Тиймээс Монгол улсад олон улсын түвшинд хүрч ажиллах борлуулалтын менежерүүдийг бэлтгэх хэрэгтэй гэж бодож байна. Графен үйлдвэрлэлийн консулын газар хор аюулгүй байдлын гэрчилгээ болон дэлхийн зах зээл дээр худалдаалах хэрэгтэй шаардлагатай бүхэл бичиг баримтуудыг бүрдүүлж бэлтгэсэн. Тиймээс тэнд бэлэн болгосон бичиг баримт болон стандартыг Монгол улсад нутагшуулж оруулж ирэх шаардлагатай. Нано технологи амар биш хэдий ч графений үйлдвэрлэлийг энгийн талхан сэршиг ажилуулах боломж бий. Графенийг хувцас үйлдвэрлэл, бие онгайхын салбар өргөн ашиглах боломжтой. Тодорхойлбол хугарсан ясыг холбох суулгацыг графенээр хийвэл хэмжээ багасгын сацуу бат бөх хүний хөдөлгөөнд ямар нэгэн саад учруулахгүй гэсэн үг. Үндсэндээ дэлхийн хөгжилтөө хөл нийлүүлж алхахын тулд нано технологийн салбарт дотоодын нөөц болцоог ашиглах боломжийг алдаж болохгүй. Графен үйлдвэрлэлийн салбарын хөгжил залуу байгаа ч монголчуудад хүлээх цаг хугацаа байхгүй гэдгийг хэлмээр байна.